За баярлалаа. За энэ оруулж ирж байгаа асуудлыг бол дэмжиж байгаа. Төрөөрөн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаад татж авахтай холбогдуулаад их хурал дээр хэлцэгдэж байхад сонгуулийн ерөнхий орон дарга бол бас нэг асуудлыг хөндөж ярьж байсан л да. За тэр нь бол цэргийн албан хаагчид энэ сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэх энэ бодлого маргаангүй байх тухай асуудалтай холбогдуулаад энэ цэргийн албан хаагчдыг нэрсийн жагсаалтанд бүртгэхтэй холбоотой асуудал ярьж байсан. Тэгэхээр энэ бол яг бодит амьдрал байдал дээр бол байдаг ийм зүйл байна л дээ. Ер нь энэ дээрээсээ одоо тушаалаар байдаг энэ хууль хүчний ялангуяа энэ цэргийн байгууллагын бол сонгуульд одоо даргын шийдвэр тушаалаар саналаа өгдөг, нөлөө ордог гэдэг ийм асуудал бол зөвхөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гараад зогсоогүй энэ одоо их хурлын орон нутгийн сонгуулиуд бол байнга яригдж байгаа ийм зүйл байна. Тэгээ тийм учраас бол энэ дээр их анхаарахгүй боломжгүй юм байна. Тэгээд тэр сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудал дээр манай сонгуулийн хороо их анхаарах ийм шаардлага байна гэж ингэж бол үздэг юм аа. Намайг 13 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээ явж байхад хэд хэдэн анги байгуулгаар миний одоо төрлөх анги жишээлх юм бол орох болцоо гараагүй. Зарим нэг анги байгуулгаар ороход бол маргааш нь шууд ангийн захирагчийг бол ажлын төдгөл зүүж байх шээ. Энэ ч бол арай хэтэрхийл ийм зүйлүүд бол явагдаад байсан л да. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бид аль аль талаас их анхаарах хэрэгтэй байна гэж. Ер нь бол энэ улсын төрийн тэргүүний сонгуулийг бол нэг болцоотой одоо явуулчих хэрэгтэй байна. Тэгээд ийм учраас энэ 13-ны сонгуульд бол бас бид нэг хожимын сонгуулиудад нэг үлгэр жишг болох юм сонгуул явуулчихъя гэдэг ингээд оролцсон. Харьцангуй гайгүй боловч ер нь тэгэл тэсгэлгүй хар будаг бол одоо цацаал эхэлдэг юм л зүйл байна л. Тийм чи Монгол төрийн тэргүүний сонгуул шүү дээ. Тийм учраас бол энэ дээр энэ сонгуулийг зохион байгуулах, явуулах, энэ сонгуульд одоо оролцож байгаа улс төрийн намууд бол тал талаас их анхаарах хэрэгтэй юм байна гэж ингэж бол бодогдож байдгаа бас энэ зочромд хэлчихэн зөв баха гэж. За хоёрдугаарт бол энэ тооллоготой холбоотой. За техник хэрэгсэл ингээд тоолдог юм байж. Энэ тоолгын дүн банк гаргахтай холбоотой юм дээр нэлээд анхааралтай байх хэрэгтэй юм байлээ шүү. 13 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бол сонгуулийн ерөнхий хорон дээр одоо маш тодорхой жишээ бол гадаадад одоо амьдарч байгаа иргэдийн санд бол урьдчилаад хүрээд ирдэг. Тэрийг одоо тоолгын машинд хийгээд дүн банкыг гаргах дээр бол эргэж уцаад одоо олон асуудлууд гарч байгаа шээ. Ийм зүйлүүд бол байсан. Тэгээд тэр юмыг бол анхаармаар юм шиг байгаа юм. Ер нь бол яг зөвхөн Монгол улсын хувьд бол энэ ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд нэр дэвшигчдийн хооронд бол одоо бус улс орнууд дээр Америкийн нэгдсэн улс болж байгаа шиг тийм мэтгэлцээнүүд бол явагдаад байдаг л дээ. Мэтгэлцээн гэж нэрлээд байгаа боловч энэ бол одоо цаанаасаа тогтцсон тодорхой асуултууд тавиад тэгээд тэрэнд бол одоо нэр дэвшигч нар хариулдаг тийм л зүйл шүү дээ. Тэр бол мэтгэлцээн биш. Тэгээд дээр гарч байгаа асуултууд бол сонгуульд одоо нэр дэвшсэн хүмүүсийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нэгүгээр хэлэх юм бол одоо сонгуулийн хугацаанд иргэд сонгогчтойгоо ярьж исэн тэр зүйлийнхээ хүрээнд л одоо тавьсан асуултанд хариулж байгаа ийм зүйл юм байна л. Тэгээд энэ нэг одоо удахгүй энэ хаварч болох гэж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд ер нь одоо улс төрийн намууд иргэд сонгогчдод ялангуяа энэ сонгуулийг зохион байгуулах манай сонгуулийн ерөнхий хороо сонгуульд холбоотой одоо иргэний бүртгэлийн байгуулагч байдаг юм уу энэ бусад байгууллагууд их анхааралтай одоо ажиллах оролцох юм шаардлагатай юм байна л гэдэг. Ийм нэг саналыг л хэлье да. За Батэрдэн гишүүн үг хэллээ. Гишүүд